Дарц гэж үе дамжин хөгждөг бүр удмаараа хөгждөг юм учраас би энэ тэмцээнд оролцож байгаа хамгийн залуу тамирчдын нэг миний хамт хүрээний Отом төлөвлөгийг хайснаа. Тэгээд энэ хүртэл сэтгэл зүрхээрээ зүтгэж таамстай нөхөрсөн бүх тамирчидаа хүн талархал илэрхийлье. Тэгээд хайцтай тавьсан энэ дарцыг хөгжүүлэх их тоос шорооны их болж үр болж суугаад өнөөдөр энэ танхимд ирсэн Монголын анхны дарцын анхны улсын аварга Батэрдэн эгчтэй өнөөдөр хүрсэн ирсэнд баярлалаа. Тэгээд энэ оржсэн энэ тэмцээнд хүрсэн ирсэн анхны тамирчид маань бид өнөөдрийн арга хэмжээнд нэг жижигхэн өөрийнхөө сэтгэлээр юм байж орж ирсэн юм аа. Тэгээд аврагаас за Монгол улсын анхны аварга ганцаарчсан тоглолтын анхны аварга бидний сэтгэл зүрхийн бичлэгийг өнөөдөр миний дайгс Монголын даалгаврын загмайж байгаа гэж хэлж болно. Юу гэж алдаршуулсан та бүхний зүрх сэтгэл. Гэхдээ энэ гэрэл гээ баяр баясгалан бүхний өгч байгаа энэ том наадмын эзэн Босбат Христийн нэр хүнд эдгээр дурсууч, яргууч, өрсөлдөөч, сурцж өгсөн энэ андынхан дэлхийг төлөө энэ анхэл тавьсан 25 жил зүтгэсэн хүмүүсийн сэтгэл шигсэн эмээлгийг гартуулно хэмээн үргэлээ. Өнөөдрийн тэмцээний аавын намдар хүлээгээд засамжлан өрсөн Монголын ганцхан холбооны үндэслэгчийн хүү Эрдэнэ билгийг өрж байна. Төлөвлөгөөний өрж байна. Энэ хөгжлийн төлөө хүрэлцэн ирж энэ ажлыг үргэлжлүүлэн товсож наадуулж цөөхөлийн хурлчулсаар байгаа Монголын дарслагчдын холбооны агуулгыг байгуулж бас бидний ингэж хурлчулах суурийг тавьсан солиогчдын холбооны тэр хүн эрдэнэ таныг өрж байна. Үргэлжлүүлэн авч оюун ухааныхаа нэг чадварыг дайгчлан 21-р зууны бусан дээр Монголын сонгодог дарцын холбоо байгуулсан гэдгүйсийг өрийн зал зүтгэн чиглүүлж нэгдсэн том их айлын өргөөний дунд нэгэн галыг үүсгэсэн ноён Биндрия гэж байна. Эндэлгүй, алдасгүй ингэж авч явж тус тусдаа юм шиг удам угсаатай юм шиг явсан энэ их том айлын өргөөн дээр ах
ахмадууд бидний хүсэл мөрөөдөл нэгдүгээр нэг Монгол улсын хөрөөр болсон энэ зориуд ахмадууд эднээс Монголын даатгалын холбоог үүсгэжийн энэ их алтар хүндтэй тэмцээнд ясад амжилт бүхэн бидний сэтгэлээр энээр хуран чуулж авах бид өөрийнхөө сургаалыг үеийн бэхжүүлэх болтугай хэмээн ерөөж залуусмын энд эдний гарт байдаг гурван сум шиг гурван сумаа энэ алтан сум дотор нэгтгэсээ ингэж хүсэж байна. Арцаагүй ялан амжилтын бэлтгэл байх болтугай өндөрний өвдөцийн өдөртэй сум өнөөдрийн Монгол төвний ариг ялалтын бэлтгэл байх болтугай тулгамд нассан галыг цом болгож дэлхийн төвчээрээс өргөж явахын төлөө бүгдээрээ нэгэн сэтгэл нэгэн хүчээр нэгэн ягдах болтугай хэмээн